안녕하십니까. 비아블 신화 서번트 패밀리의 오늘 강의를 맡게 된 노이지 그린다이언 분들 인사드리겠습니다. сайн байцгаана уу? Би Шинаа группийн Сабант багийн ноё지 багш байна. 네. 오늘 여러분들께 설명드릴 강의는요, 네트워크 마케팅 비전이고요. Өнөөдөр би та бүхэнтэй хуваалц хичээлийн маань лекцийн маань нэр нь болохоор сүлжээний маркетингийн алсын хараа. 네, 여러분들이 이 강의를 시청하시기 전에 파이프라인 우화라는 영상 먼저 보시고 시청하시면 좋을 것 같습니다. Та бүхэн өнөөдрийн миний лекцийг сонсохоос өмнө тэр усны улаан хоолойг хэрхэн холбосон тухай тэр нэг бичгийн бичлэгийг үзээд миний хичээлийг сонсвол илүү ойлгох болов гэж бодож байна. 네, 여러분들 시청하고 오셨나요? За та бүхэн бичлэгийг үзэж чадсан болов? 네, 강의 시작하겠습니다. Би хичээлээ лекц эхлэе. 자, 여러분들 모두가 아시는 분의 사진을 가져왔어요. За энэ зургийг та бүхэн бүгдээрээ хараад мэдэх бах те. 네. мэдэх гэж энэ байхгүй бах. 네, 전 미국 대통령이시고 이제 곧 대선에 출마하시는 도널드 트럼프 대통령이신데요. За өнгөрсөн удаа Америкийн ерөнхийлөгчээр ажиллаж байсан удахгүй хоногийн дараа Америкийн ерөнхийлөгчд бас нэр дэвшиж өрсөлдөж байгаа Дональд ерөнхийлөгч байна. 이분이 예전에 대통령이 되시기 전에 대선 출마하셨을 때 기자회견장에서 한번 한 얘기거든요. Өнгөрсөн удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд орохын өмнөхөн энэ хэвлэлийн баг хурал дээр энэ үгийг хэлжсэн удаа түнд би. 네, 그 기자회견장에서 기자가 이런 질문을 했어요. 당신이 만약에 지금 아무것도 없이 다시 시작한다면 어떤 일을 하겠냐? За тухайн хэвлэлийн баг хурал дээр сэтгүүлч юу гэж асуусан бэ гэхээр хэрвээ таны өмнө одоо юу ч байхгүй байвал та яг хамгийн түрүүнд ямар ажил хийж эхлэх вэ гэж энэ хүнээс асуусан. 네, 그래서 그때 도널드 트럼프께서 그럼 나는 네트워크 마케팅을 하겠다라고 한 거예요. Тэр үед энэ Дональд ерөнхийлөгч маань юу гэж хэлсэн бэ гэхээр би бүх зүйлээ алдсан ч гэсэн дахин шинээр эхлэхээр болох юм бол би сүлжээний маркетинг хийх болно. 네, 그 자리에 있던 기자회견장의 기자들이 다 우 하면서 야유를 날렸죠. За тэр үед бүх тэр үед байсан сэтгүүлч нар бүгдээр өө гэж түнд хариу үзүүлсэн. 네, 그때 도널드 트럼프 대통령이 했던 얘기가 그래서 당신들이 거기 있고 내가 여기 있는 이유다라는 얘기를 했었습니다. Тийм учраас тэр үед Дональд юу гэж хэлсэн бэ гэхээр тийм учраас та нар наана байгаа. Тийм учраас би энэ байр суурин дээр байгаамаа гэж өөртөө хэлсэн. Энэ утга учираа. 한국도 그렇고 몽골도 그렇고 네트워크 마케팅에 대한 인식이 많이들 좋진 않아요. За энэтэй адилхан Солонгосчир, Монголчир, хаанчир маркетингийн сүлжээний талаар хүмүүс ойлголт нь сайнгүй байдаг. 하지만 도널드 트럼프 대통령을 비롯한 많은 유명한 경제 관련된 사람들은요, 네트워크 마케팅에 대해서 굉장히 긍정적인 얘기를 많이 하세요. Тийм учраас торнолоор зогсохгүй, торнолтой адилхан энэ дэлхийд эдийн засгийн салбарт ажилладаг мундаг удирдагч нар амжилтанд хүрсэн хүмүүс сүлжээний маркетингийн талаар бас сайнаар ярьдаг. 네, 오늘 그 이유에 대해서 설명드리려고 Би 합니다. та бүхэнд энэний утга учирын талаар та бүхэнд тайлбарлаж өгье. 자, 여러분들, 우리 네트워크 마케팅은 뭐라고 생각하세요? За та бүхэн сүлжээний маркетингийг юу гэж боддог вэ? 네, 네트워크 마케팅은 유통사업입니다. За маркетингийн сүлжээ гэдэг чинь юу вэ гэхээр бид нар бүтээгдэхүүнийг шууд хүнд хүргэж өгдөг. 제가 일반 유통 과정에 대해서 지금 간단하게 가져와 봤는데요. За энэ дээр би юуг авчлаа гэхээр энгийн түгээл бүтээгдэхүүнийг компани хэрхэн түгээж хүргэж байна вэ гэдгийг тайлбарласан зураглал харуулъя. 자, 일반 유통 과정은요, 공장에서 제품을 만들고요. За энгийн тайлбарлах юм бол нэгдүгürt нь үйлдвэр байна. 그리고 도매에 넘어가고요. түүний дараа үйлдвэрээс бөөний худалдааны төв рүү явна. 도매에서 소매시장으로 넘어가고요. бөөний худалдааны төвөөс жижигхэн цэг рүү явна. 소매시장에서 소비자들이 구매해서 집으로 가져가게 되죠. За жижигхэн худалдаанаас хувь хэрэглэгчдэр худалдаж аваад өөрийн гэрдүүгээ авч явдаг байна. 특히 몽골이라는 나라는 대부분 제품을 수입하기 때문에 이 과정이 엄청나게 길다고 알고 있어요. За ялангуяа Монголд байгаа их бүтээгдэхүүнүүд бүгдээрээ гаднаас орж ирдэг учраас энэ явцыг, энэ дамжлагуудыг их хол урт гэж ярьдаг байна. 네, 20, 30년 전에 한국만 해도요, 이 과정이요, 34단계 정도 됐다고 합니다. 30 жилийн өмнө Солонгос улс ч гэсэн энэ дамжлага байсан. Энэ дамжлага бүгдийг дэлгэрэнгүй ярих юм бол бараг 30 дамжлагч байдаг байсан гэж. 네, 이 과정에서 배송비와 보관비가 들면서 공장에서 나온 원가에 비해서 소비자들이 제품을 가져가실 때는 엄청나게 가격이 커지는 거죠. Тийм учраас үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүн маань тээврийн зардаж явах болон агуулгад хадгалагдах хураамж гарна, дундын завсрын хураамж нэмэгдэн тэгж явсаар хагаад хэрэглэгчдэр очихдоо нөгөөх маань хүнтэй болоод очдог байсан байна. 네, 그런 차익으로 도매점과 소매점들은 이익을 보게 되는 거고요.
тэрнийхээ үр дүнд бөөний төв нь жижиглэнгийн төв нь ашиг авдаг байна. 자, 그런데 네트워크 마케팅은요, 이 과정을 한 번에 줄여버린 유통 방식입니다. Харин маркетингийн сүлжээл болоод энэ урт байсан холбоог маш богиносон аргачлал юм аа. 네. 여러분들이 받으시는 제품은요, 공장에서 나온 가격이 그대로 여러분들한테 전달되는 거예요. За одоо үйлдвэрээс гарсан үн таны гар дээр буюу Biabal Global төвдөө тэр үнээр очиж байгаа. 네. 대신에, 도매점과 소매점을 거치지 않고 개인이라는 사람이 비합을 글로벌을 통해서 여러 사람들한테 제품을 전달하는 방식이죠. За энэ болвол нэг бөөний төвийн хүнээр дамжуулж, жижиглэнгийн хүнээр дамжуулж танд хүрж байгаа юм биш. Biabal Шинаа группийн одоо хэрэглэгч хүнээр дамжуулаад дараагийн хэрэглэгчдэр очдог дамжлагтай. 네. 30개가 넘는 유통 과정을 줄였으니 배송비와 보관비가 줄어들었겠죠. Тийм учраас бараг 30 гаруй дамжлага дамжиж хэрэглэгчнэрээ очдог байсан бол тэр болгоны бүгдийг давчлаад одоо ганцхан шууд тань дээр очиж байгаа. Тийм учраас хадгалалтын хураамж, тээврийн зардлыг бүгдийг хэмнэж байна гэсэн. 네. 그리고 도매점과 소매점이 가져가는 수익도 줄어들었겠죠. Тийм учраас бөөний төв, жижиглэнгийн төв эдгээр ашиг авдаг байсан бол тэр хүртэл одоо байхгүй болсон байна. 네. 배송비와 보관비를 줄여서 도소매가 가져가는 수익을 개인한테 돌려주는 게 네트워크 마케팅 유통 방식입니다. Тийм учраас бөөний төв, жижиглэнгийн төв, хадгалалтын хураамж, тээвэрлэлтийн хураамж эдгээр бүгдийг одоо хинд авч яана гэхээр хэрэглэгч авч байгаа. Энийг бол бид нэр сүлжээний маркетинг гэж хэлээд байгаамаа. 자, 지금 비아벨 글로벌은요, 공장에서 나온 가격을 그대로 적용하고 있지만 대신에 한국에서 몽골로 가는 운송비만 조금 포함한 상태입니다. За одоо Монголд байгаа Biabal Global Монгол одоо салбар маань одоо Солонгос дахь үйлдвэрлэгч үйлдвэрээсээ шууд бүтээгдэхүүнээ Biabal Global хүргэж өгч байгаа. Гэхдээ энэ явцад маш хол замын тээвэрлэлтийн зардал гарч байгаа учраас чүд жоохон хэмжээний хувийг бид нэмж Монголд орлуулдаг байгаа. 네, 원래 배송비는 더 크게 들지만 나머지 배송비는 비아벨 글로벌의 박헌명 대표님께서 지불하고 계십니다. Тийм учраас одоо тээвэрлэлтийн зардал мэдээж тэрнээс их хувийг нэмж болох байсан ч гэсэн харин маш багахан хувийг нэмээд бусад зөрүү зардлыг Biabal Global-ийн одоо Монгол дахь салбарын захирал Пак Хён гэдэг хүн өөрөөсөө компаниас хариуцж байгаа гэж. 자, 이것은 박헌명 대표님께서 한국과 몽골이 최대한 비슷한 가격에서 제품을 구매하실 수 있도록 저희가 시스템을 만들어 드린 거예요. За Biabal Global-ийн Монгол дахь салбарын захирал Пак Хён гэдэг нь Солонгос байгаа хэрэглэгч, Монгод байгаа хэрэглэгч нар их ойролцоо үнэний төвшнгөөс бүтээгдэхүүнийг аваасай гэсэн хүслийн үүднээс ингэж хийсэн. 그래서 여러분들께서 지금 받으시는 제품은 공장에서 나온 원가 그대로의 제품을 받으신다고 생각하시면 되세요. Тийм учраас та бүхэн одоо Солонгос дахь үйлдвэрлэгч компаниас шууд гарсан үнээр нь шахуу Global Монгол төв дээрээс та бүтээгдэхүүн авж байгаа гэж юу ойлгочиход болно. 자, 여러분들 유통이 변화하면서 시대가 변했고요. 시대가 변화하면서 소비의 방법이 변화됐어요. За одоо бараа бүтээгдэхүүний түгээтэнд өөрчлөлт орсон, одоо орчин үед өөрчлөлт орсон, бас хэрэглээний арга зүйд бас өөрчлөлт орсон байгаа. 지금 저의 몽골의 집은요, 바양주르에 위치하고 있거든요. Одоо миний амьдардаг Монгол дахь гэр бол Баянзүрхт өөрөлт байдаг. 네, 나랑톨 시장과 굉장히 가까워요. миний амьдардаг гэр Нарантуй захтай ойрхон. 여러분들 옛날에는 나랑톨을 많이 가긴 했지만 요즘에는 대형마트를 더 많이 가시지 않나요? Хуучин бол хүмүүс монголчууд их Нарантуй зах руу их явдаг байсан. Одоо харин сүүлийн үед болохоор томоохон худалдааны төв рүү их явдаг болсон. 네, 한국에서도요, 옛날에는 시장을 많이 갔지만 지금은 마트들이 더 편하기 때문에 마트들로 많이 가고 계세요. Солонгос ч гэсэн энэ бол яг адилхан болж өгөл хуучин дандаа гэрийнхээ ойрхон зах руу явдаг байсан бол одоо сүүлийн үед зах руу явахгүй гэрийнхээ ойрхон байгаа том хэмжээний худалдааны төв их явдаг болсон. 근데 거기다가 더 발전하다 보니까 이제는 집에서 핸드폰으로 조금만 누르면요, 집 앞까지 배송을 해주기 때문에 마트에 갈 필요도 없어졌어요. Одоо бүрч бас нэгэн шатлал нэмэгдсэн байгаа те. Зөвхөн гар утаснасаа онлайн худалдаагаар өөртөө хэрэгтэй бүтээгдэхүүнийг захиалаад тэрийг шууд гэрийнх нь үүдэн хаалганых нь өмнө авчирч өгдөг. Тийм бас үйлчлэгээ бий болсон байна. 네, 몽골도 비슷하지 않나요? 이제 마트에 가는 것보다 페이스북으로 온라인으로 주문하는 것들이 점점 많아지고 있잖아요. Монгол ч гэсэн төстэй болсон гэж би бодож байна. Одоо ч гэсэн монголчууд фэйсбүүкээр дамжуулаад онлайн худалдаа хийгээд гэрлүүгөө хүргэлтийн үйлчлэгээ бий болсон.
네, 제품을 유통하는 방식이 바뀐 거죠. Нэг бодлын бүтээгдэхүүнийг түгээлт маань өөрчлөлт орсон байгаа ч тийм. 시대가 바뀌니까 소비하는 방법도 바뀌게 된 거죠. Одоо бараа түгээлтэнд нь өөрчлөлт орсон байна. Одоо бидний амьдарч байгаа үед маань өөрчлөлт ирсэн байна. хэрэглэх арга зүйн хүртэл өөрчлөгдсөн байна. 네, 그래서 전 세계적으로 오프라인 매장은 점점 줄어들지만 온라인 시장은 점점 커지고 있습니다. Тийм учраас энэ дэлхийд даяар дэлгүүр хошоороо шууд очихоосоо илүүгээр онлайн интернет худалдаа хүмүүс их сонирхдаг болжээ. 네, 여러분들, 이런 네트워크 마케팅 유통 방식은요, 시대를 거스를 수 없는 선진화된 나라에는 분명히 나타나는 유통 방식입니다. За сүлжээний маркетинг болвол үеийг сүрч чадахгүй одоо нэг бодлын хөгжингүй орны түгээлтийн арга юм аа. 나라가 점점 발전하면 발전할수록 온라인 시장이 커지다 보니까요, 네트워크 마케팅은요, 더 이상 거부할 수 없는 유통 방식이 된 거예요. За нэг бодлын бүтээгдэхүүнийг одоо түгээх, тараах, хэрэглэгчнад хүргэх арга маань одоо тухайн үеэсээ шалтгаалаад ихэвчлэн хөгжилтэй улсуудад энэ аргаслал бас их хэрэгжиж байгаа. 자, 여러분들, 유통이 변화하고 시대가 변화하면서 돈 버는 방식도 바뀌고 있어요. Тийм учраас бараа бүтээгдэхүүний бусад хэрэглэгчнэр түгээдэг арга өөрчлөгдсөн, бидний амьдарч байгаа үе маань өөрчлөгдсөн. Тийм учраас мөнгөний урсгал өөрчлөгдсөн буюу бидний мөнгө олох арга бас дагаад өөрчлөгдсөн. 여러분들, 직장인으로 한 달에 500만 투구룩 버시는 게 좋으세요? 아니면은 건물주로 월세로 한 달에 400만 투구룩 버시는 게 좋으세요? За таны хувьд би нэг компани ажилтан болоод сарын 5 сая төгрөг олдог байсан нь дээрөө эсвэл би нэг байшингийн эзэн болчоод байшингийнхаа төрөөс үүснийхээ ашигыг сарын 4 саяыг авдаг байвал дээрөө. 자, 제가 몽골에서는 이 질문을 못 드렸는데 한국에서는 대부분들이 건물주를 선택하셨습니다. Би энэ асуултыг монголчуудад нэг тавьж байгаагүй. Энэ асуултуудыг солонгос хүмүүс тавих юм бол солонгос хүмүүс юу гэж хариулдаг гэхээр байшингийн эзэн, байрны эзэн байсан дээрстэй гэж хэлдэг байгаа. 자, 왜냐하면 건물주는요, 일을 하지 않아도 내가 숨만 쉬고 있으면 자동적으로 나오는 돈이니까요. Яагаад гэхээр байрны эзэн байх юм бол би ажил хийхгүй байсан ч амьсгалтай байгаа цаг болгонд минь хүмүүс хугацаа өнгөрөгцөн надад мөнгө өгөөд байж гэсэн. 네, 제가 몽골에서 처음 노래방을 갔을 때 저희 파트너님이 가수 이름은 생각이 안 나는데 라인이라는 노래를 부르시더라고요. За би монголчуудыг дагаад би караоке газар очсон байгаа. Тэгснэ тэнд очиж нэг монгол хүн нэг дуу дуулсан гэнэ 라인. 핫라인 гэдэг дуу дуулсан гэнэ. 네, 핫лан гэдэг дуу. 네, 그 노래를 들으니까 굉장히 신나는데 제가 가라오케를 갈 때마다 그 노래가 들렸어요. 핫лан гэнэ нэг тийм дууг би аяг сонссон. Тэгээд би караокед очих болгонд тэр дууг хүмүүс их дуулдаг юм байлээ. 네, 그 가수분은요, 그 노래를 냈다는 이유만으로 사람들이 지금 옛날부터 지금까지 꾸준히 노래를 부르고 계신 거예요. Одоо тэр дуу гарсан үеэс хойш тэр дууыг үеийн хүмүүс одоо хүртэл дамжуулагдсан дуулагдсаар ирсэн. 그 노래를 들을 때마다, 그 노래를 사람들이 부를 때마다 그 가수분한테 자동적으로 수익이 들어가겠죠. За магадгүй тэр хүний дууж ихсэн дуунаас ахуулаад дараа үеийнхэн дуулаад ах юм бол тэр хүн дуулах эрхээ өгсөн бол тэр хүн тодорхой хэмжээний хувь бас орж идэгс гэсэн үг тийм. 자, 이렇듯 내가 노래를 하나 가지고 있다는 이유만으로, 그리고 건물을 하나 가지고 있다는 이유만으로 내가 수익을 얻는 걸 권리 수익이란 단어를 쓰고 있어요. За тэгээд энэтэй адилхан бол би та бүхэнд харьцуулж хэлэх юм бол би одоо байшингийн эзэн байсан гэсэн шалтгаанаараа надад өөрийнхөө эрх мэдлийн дагуу орж ирдэг орлого байхад хажуурт нь би нэг дуу зохиочхоо тэр дууг маань үеийнхэн аваад дуулах юм бол би тэднээс хувь болгоныг авах юм бол энэ бол миний эрх мэдлийнхаа дагуу олж байгаа цэвэр орлого юм аа. 네, 그 소득은요, 지속적인 수익을 창출하는 방식인 거죠. Энийг одоо юу гэж хэлэхээр тасралтгүй орлого авах үүсвэр бий байна гэсэн үг байна. 네, 그런 소득을 위해서는요, 시스템적인 방법, 그리고 플랫폼 사업, 이렇게 네트워크 마케팅 같은 사업을 하시는 게 좋습니다. Тасралтгүй орлого үүсгэж байхын тулд би сүлжээний маркетинг, системийн бизнес, 플랫формын бизнесийг адад байхад их ашигтай гэж. 내가 시스템을 갖고 있다는 이유만으로, 플랫폼을 갖고 있다는 이유만으로, 내가 쇼핑몰의 회원을 갖고 있다는 이유만으로 소득이 꾸준히 올라오는 사업이니까요. Тийм учраас би сүлжээний маркетинг хийдэг хүн байлаа гэж бодъё. Би системийн бизнес хийдэг хүн байлаа гэж бодъё. Би платформын бизнес хийдэг хүн байлаа гэж бодъё. Энэ бизнес хийдэг шалтгаанаас би одоо тодорхой хэмжээний одоо эрх мэдлийн дагуу тасралтгүй орлого үүсч орж ирэх боломжтой. 자, 제가 경제 4분면이라는 이 그림을 하나 가져왔는데요. За би та нарт нэг юм дөрвөн хуваасан нэг зураг авчирсан. 자, 여기서는 내가 일을 하고 돈 버는 방식에서는 이 네 가지 분야 중에 다 나뉘게 돼 있어요. За энэ болохоор хөдөлмөрийн орлого гэж байна. Би ажил хөдөлмөр хийснийхаа үр дүнд олох орлого. Тэр дөрөв хуваасан байна.
자, 지금 이 강의를 듣고 계신 여러분들은 이 네 가지 분야 중에 어디에 속하시나요? За одоо миний хичээлийг сонсож байгаа хүмүүсийн дунд та бүхний дунд энэ дөрвөн төрлийн хүн байгаа. Энэ дөрвөн төрлийн та аль нь хариулагдаж байна вэ? 자, A에 있는 E와 S는요, 노동을 통해서 돈을 버는 사람들이고요. За A буюу E дээр байгаа хүмүүс юу вэ гэхээр офисын ажилтан буюу цалинтай хүн гэж байна. Хөдөлмөрснийхээ үр дүнд би ажлын үйлсээ авдаг хүн. 자, B에 들어가 있는 B와 I는요, 내가 시스템을 통해서 돈을 벌어다 주는 사람들의 속해입니다. За B нь болохоор эрхийн орлого буюу хөрөнгийн өсөлт гэж байна. Системийн бизнес хийдэг буюу хөрөнгө оруулагч хүн өөрийнхөө эрх мэдлийн дагуу орлого олдог гэсэн. 자, E는요, 내가 말 그대로 직장인을 얘기하고요. За E гэдэг маань яг өгөх юм бол ямар нэгэн компани байгууллагын харьяа байгаа үнийг хэлнэ. 자, S는요, 자영업자, 가게를 차리시는 사람들을 얘기하고요. За S гэдэг нь хуваарай хөдөлмөр эрхлэх мэргэжлийн ажил хийдэг хуваарай нэг хийдэг хүнийг хэлж байна. 자, B는 개인적인 사업을 하시는 분들을 말하고요. За B хэлэх юм бол хуваарай бизнес эрхэлдэг системийн бизнес хийдэг хүн гэж байна. 자, I는요, 투자자들을 말하는데요. За I нь болохоор хөрөнгө оруулагч нарыг хэлж байна. 네. 그런데 이 E와 S에 속해 있는 사람들은요, 시간과 돈을 맞바꾼 사람들이에요. За нэг бодлын A буюу S гэдэг маань цагийг мөнгөтэй сольж гинэ гэсэн хүмүүс байгаа. 내가 돈을 벌기 위해서는 시간을 써서 일해야 되는 사람들인 거죠. За би мөнгийг олохын тулд тэр хэмжээнийхээ тодорхой хэмжээний цагийг би хөрөнгө оруулах хэрэгтэй байна. 내가 몸이 아프거나 나이가 많이 먹어서 몸이 힘들어지거나 하면은요, 시간을 쓸 수 없기 때문에 돈을 벌지 못하는 사람들이에요. За би мөнгө цаг мөчийг би зарч би хэрвээ ажилгүй болчих ч юм уу эсвэл би өндөр настай болчих ч юм уу тийм бол би энэ ажлыг хийж чадхаа болж магадгүй байгаа. 네, 아무리 좋은 직업을 가지고 있다고 해도요, 전 세상의 99%는 이 안에 속한다고 해요. Ихэнх хүмүүс хичнээн би сайн мундаг мэргэжлийн ажилтай байсан ч гэсэн энэ дэлхийн 99% нь болохоор ийм хичнээн мөнгийг цалингаар сольдог байгаа. Одоо цагийг мөнгөөр сольдог ийм ажил тариад. 자, 반대쪽 사람들은요, 사업가 투자자분들인데요. 여러분들, 내가 만약에 식당에서 일한다고 하면은 사장님이 설거지를 하고, 사장님이 서빙을 하고, 사장님이 음식을 만드나요? За одоо дөрөвдүгээр нь би нь болохоор эрхийн орлого буюу хөрөнгөний өсөлт гэсэндээ системийн бизнес хөрөнгө оруулагч байгаа. Хэрвээ та гуанзанд ажилладаг гэж бодъё. Таны гуанзанд ажил хийгээд очсон чинь танаа захирал чинь аяг угаагаад танаа захирал чинь ширээ арчаад яваад байна гэж байх уу? 네, 바쁠 때는 도와주실 수도 있지만, 사장님이 없어도 그 가게는 돌아갈 수 있겠죠. За энэ гуанзангийн захирал мэдээ завгүй байх юм бол гар бие орлоо тусалж болно. Хэрвээ өөрөө завгүй биш байх юм бол өөрөө гадуур байхгүйсэн ч гэсэн гуанзын нь үйл ажиллагаа хэвийнээр явагдахад болно. 네, 그래서 이 분야에서 내가 시스템을 만들어서 운영하는 사장님이나 사업가나 투자자분들은요, 내가 그 자리에 없어도 돈을 벌어다 주는 구조를 만들어준 사람들이에요. За энэ эрхийн орлого буюу хөрөнгөний өсөлт гэдэг нь юу гэхээр системийн бизнес хийж байгаа хүмүүс байна, хөрөнгө оруулсан хүн байна. Би энэ салбар дээр өөрөө байхгүй байсан ч гэсэн одоо ажилчтай уулзаас байсан байгаагүй мөнгө эргэлдэж орж ирдэг байх нэ. 자, 이런 분들은 시스템 사업을 하고 시스템을 만드셨거나 아니면 프랜차이즈 사업을 하시거나 아니면은 네트워크 마케팅 사업을 하시는 분이 대부분이십니다. За энд одоо хариад байдаг хүмүүс одоо ихэнх нь өөрсдөө энэ системийг бүтээсэн, зохиоцсон, тэгээ франчайз буюу сүлжээний одоо салбарын брэндүүдийг худалдаад авчихсан. Уггүй сүлжээний бизнес эрхэлдэг хүмүүс байгаа. 자, 이분들은 시간과 공간의 자유로운 사람들이죠. За энэ хүмүүс бол цагийн хувьд эрх чөлөөтэй, орчин нөхцөлтэй баригдахгүй ажилладаг хүмүүсээ гэсэн. 자, 여러분들은 A 파트에 들어가고 싶으신가요? B 파트에 들어가고 싶으신가요? За таны хувьд тайлталд нь орохыг хариад өгөхийг хүсэж байна. Та хөдөлмөр хийж орлого олдог хүн байхыг хүсэж байна уу? Эрх мэдлийн дагуу орлого олдог хүн байхыг хүсэж байна уу? 자, 여러분들은 B 파트에 들어가시기 위해서 네트워크 마케팅 사업을 시작하신 거예요. Тийм учраас та нарын хувьд болохоор эрхийн дагуу орлого олохын тулд хөрөнгөний өсөлт байлгахын тулд B талд орохын тулд бизнесээ эрхэлсэн хүмүүс байна. 자, 시간과 돈의 상관관계에 대해서 설명드리려고 하는데요. За би цаг хугацаа болон мөнгөний менежментийн талаар та бүхэнтэй хуваалцъя. 네, 사업을 두 가지를 비교를 해드릴게요. За энд одоо хоёр бизнес байна, хоёр ажил байна. Энэ хоёрыг би харьцуулж та бүхэнд хэлж өгье. 자, 위에 보시는 물통 사업은요, 대부분의 99%의 직업이 여기에 들어가 있고요. За одоо энэ дээр ингээ харах юм бол одоо нэг усны сав байна гэж бодъё. Энэ усны сав маань ихэнх хүмүүсийн 99% нь хариалагддаг байна. Усны савын бизнес. 자, 앞선 동영상을 보고 오셨던 분들은 물통 사업이 어떤 건지 이해를 하셨겠죠? За миний хичээлийг сонсохын өмнө та нар бичлэг үзээд энэ хичээлийг сонсож байгаа бол та бүхэнд маш илүү ойлгомжтой болно. 네, 그래서 물통 사업의 경우는요, 내가 돈을 벌기 위해서는 일을 계속해야 되는 굴레에 빠져 있는 사람들이에요.
За усны хувийн гүйдэг бид хувингаар ус авдаг хутгаас бас ус зөөдөг байсан бол би зөөснийхаа хэмжээгээр би орлоготой байна гэсэн. 네, 반대로 영상을 보신 분들에서는 파이프를 만들던 청년이 있었죠. За магадгүй та бүхэн бичлэг үзээд ирсэн шүү дээ. Бичлэг үзэх үед чинь нэг нь одоо хувингаар ус зөөж исэн, нөгөөх нь болохоор усны одоо хоолойг бий болгосон нэг залуу байгаа. 자, 파이프를 처음 만들 때까지는 시간이 걸렸지만 파이프를 완성하고 나서는 집에서 수도꼭지만 틀면 물이 나오는 시스템을 만들어 버린 거죠. За нэг нь хувингаар ус авч исэн, нөгөөх нь болохоор усны хоолой татгаж маш их хугацаа орсон ч гэсэн тэрнийхээ дараа гэрээсээ зүгээр тэр крантыг эргүүлэхэд ус зүгээр урсаж байсан. 내가 원하면 언제든지 물을 틀 수 있는 그런 구조를 만들었기 때문에 이게 돈에 비유하면요. 지속적인 소득을 창출할 수 있는 방식을 만들어 놓은 거예요. За энэ нь юу вэ гэхээр би хизээ дуртай хүссэн үедээ гэртээ крантаа онгоолгоод усыг хүссэн хэмжээгээр хэрэглэх боломжтой гэсэн үг нь юу гэсэн вэ гэхээр би одоо ус уурсан гэдэг нь тэр хэмжээгээр тасралтгүй надад цалин хөлс орж иж өргөж орлоготой байна гэж хэлж байгаа. 자, 저희 네트워크 마케팅 사업은요. 파이프라인 사업이라고도 얘기합니다. Тийм учраас бидний одоо хийгээд байгаа одоо энэ сүлжээний маркетингийн маань ажлыг маань одоо яг энэ усны хоолойтой адилхан ажил гэж хийж байна. 네. 자, PPT 넘기면요. 자, 여기 보시면은 제가 수익의 관계성에 대해서 다시 한번 비유를 해드릴게요. За эндээс харах юм бол би орлогын хамаарлын талаар би та бүхэнд харьцуулж харуулъя. 자, 물통 사업의 경우는요. 내가 시간이 지나서 그 직업을 그만두게 되면 수익도 똑같이 끊기게 돼요. За эхнийх нь болохоор нөгөө би усны хувингаар ус зөөдөг ажлаа хийдэг байг. Би хөдөлмөр эрхэлжээд би орлоготой болно. Хэрэв би хөдөлмөр эрхлэхээ болох юм бол надад орж ирдэг орлого шууд зогсноо. 아무리 좋은 직업을 가지고 있다고 하시더라도 내가 직장을 퇴직한 순간부터는 수입이 끊기게 되죠. За хичнээн би боломжийн сайхан ажил хийдэг байсан ч гэсэн тэр ажил маань зогсхол юм бол надад цар тутамд ордог орлого маань зогсноо гэсэн. 근데 놀랍게도 95%의 사람들이요, 이 직업에 있고요. 이분들이요, 전 세계의 5% 돈만 가지고 있다고 합니다. За эндээс харах юм бол хөдөлмөрийн орлогоо ингэж олдог хүмүүс энэ дэлхийн хүмүүсийн 95%-ийг эзэмддэг гэж байна. Тэгэхээр энэ дэлхийн 5%-ийг л энэ хүмүүс мөнгөний олж авч чаддаг байна гэсэн. 자, 파이프라인 사업하시는 분들은요, 뭐 시스템 사업, 뭐 이렇게 비즈니스 사업, 그리고 이제 네트워크 마케팅 사업 이 안에 속하게 되는데요. За хоёр дахь нь аргачлал нь юу гэхээр одоо усны хоолойг одоо тавьж холбосон тэр залуутай дүүсэж байгаа энэ болохоор бизнес байж болно, хувийн бизнес байж болно, надад зохиолч хийж болно, барилгын эзэн байж болно, нөөц ашигласны хүн байж болно, нөгөөдөө ийм сүлжээний одоо ийм салбар дэлгүүрүүдийг ажилладаг хүн байж болно. 자, 처음에 이 파이프를 완성할 때까지는 수익이 낮을 수 있지만 За энэ усныхаа хоолойг бий болгох хүртэл эхний ээлжинд ордог орлого нь бага доор байж болно. 자, 파이프가 완성되고 나서는 시간으로부터 상관없이 수익이 점점 커진다는 얘기죠. За одоо тэр бизнесээ доктортой гүйцэд болгох хүртэл цаг их орж байгаа ч гэсэн яг доктортой болгоод дайраа эзлээд ирэх юм бол цаг хугацаанд баригдахгүйгээр орлого гэдэг зүйлд урсаж орох болно. 자, 그렇기 때문에 이 안에 속하시는 분들은 5%의 사람들이고요. 이분들이요, 전 세계 95%의 돈을 가지고 있다고 하네요. За энэ тариалагддаг хүмүүс бол энэ дэлхийн 5%-ийг эзэлдэг харин дэлхийн одоо хүмүүсийн орлогыг бодох юм бол орлогын 95%-ийн мөнгийг энэ хүмүүс авдаг гэж. 자, 여러분들 2 곱하기 2는 뭐죠? За би та бүхээс асууя. 2-ыг үржих нь 2 хэд вэ? 자, 2 곱하기 2는 저희가 6이라고 대답을 했는데요. За би 2-ыг үржих нь 2 гэдгийг би 6 гэдэг үгээр хариулсан. 2 곱하기 2는 원래 4 아닌가요? Уг нь 2-ыг үржих нь 2 ч уг нь 4 биш үү? 하지만 네트워크의 세계에서는요, 2 곱하기 2는 6이 됩니다. харин энэ сүлжээний маркетингийн хууль нь юу үйлчилдэг вэ гэхээр 2-ыг үржих нь 6 гэж үйлчилдэг ба. 자, 지금 나라는 사람이 2명을 전달을 했어요. За би гэдэг хүн байна. Би гэдэг хүн 2 хүнд дамжуулсан. 자, 근데 이 두 사람 역시 두 사람씩 소개를 하게 되는 거예요. За миний 2 талд орсон хүмүүс маань яг надтай адилхан 2 хүн оруулсан. 자, 그러면 2명이요. 2명을 나와 함께 2명으로 시작했던 사람이요. 2명씩 전달하니까 합쳐서 6명이 되죠. За би 2 хүн оруулсан. Тэр 2 хүн маань дахиад 2 хүн оруулсан гоо шууд 6 болж байна. 자, 네트워크 마케팅은요. 덧셈이 아니라 곱셈의 방식이에요. За энэ сүлжээний маркетинг бодоод нэмэх нь биш үржихийн хүр дээр явдаг. 제가 옆에 조그맣게 써놨는데요. За би хажууд жижигхэн бичсэн маа. 자, 1대 2명, 2대 4명, 1-р үед нь 2, 2-р үед нь 4, 3대 8명, 3-р үед нь 8, 그리고 4대 4-р үед 16명. нь 16. 그래서 쭉쭉쭉쭉 내려가서
되면요, 1024명이 모이게 돼요. За энэ маягаар доошлоор 10 дугаар үе дээр очих юм бол 1024 болж байна. 그래서 나로부터 10까지만 사람들이 내려가서 이거를 다 합치면 2046명이 되더라고요. Тийм учраас миний хэмжээгээр ингэж доошилж явсаар хагаад 10 дугаар түвшин хүртэл явах юм бол 2046 хүртэл өсөх нэмэгдэх бизнес ажил юм аа. 자, 나 혼자 시작하고 나와 함께 시작한 두 사람과 함께 시작했는데요. За энэ ажлыг би ганцаараа эхэлсэн. Би эхлэхдээ өөрийнхөө доор 2 хүнтэй эхэлсэн ажил байгаа. 네, 고배 법칙으로 내려가면 2,000명까지도 커질 수 있는 Одоо 사업이라고 энэ 했죠. маягаар үржигдэж яваад ах юм бол 2000 배 бүр даваад явах боломжтой. 자, 여러분들 네트워크 마케팅이 조금 이해가 되셨나요? За та бүхэн энэ сүлжээний маркетинг жоохон ч гэсэн ойлгож авах чадсан уу? 자, 그래서 비합을 신화, 비합을 글로벌 신화는요, 플랫폼 비즈니스, 시스템 비즈니스, 네트워크 마케팅 비즈니스입니다. Тийм учраас манай бие башинаг өөрийнхөө маань бизнес маань одоо үйлдвэрлэгч байна, түгээгч компани байна. Одоо бизнесийн бүлэг гэж байна. 그렇기 때문에 누구보다 정직한 사업이고요. 누구보다 소비자들한테 혜택을 드리는 사업이에요. Тийм учраас маш үнийн чударгаар ажилладаг компани байгаа. Тэгээ хин хинээс илүү хэрэглэгч нартай үнийн зөвөр ханддаг компани байгаа. 자, 마지막으로 네트워크 마케팅의 오해와 진실에 대해서 설명드리려고 За 하는데요. тэгээ хамгийн сүүлд нь одоо сүлжээний маркетингийн талаар хүмүүсийн ойлгодог сайн тал буюу одоо муу талын талаар буруу ойлгож явдаг талаар та бүхэнд хэлье. 자, 여러분들에게 네트워크 마케팅의 장점에 대해서 설명드릴게요. хамгийн түрүүнд би та бүхэн сүлжээний маркетингийн талаар давуу тал буюу сайн талын та бүхэнд хэлж өгье. 일단은 내가 투자를 많이 하고 돈을 많이 들여서 시작하셔도 되지만, Нэгдүгээрт нь би их хэмжээний мөнгө оруулаад бизнесээ эхэлж болох байсан ч гэсэн 근데 여러분들이 그냥 제품 하나 사신다는 이유로, 제품을 잘 쓴다는 이유만으로 사업을 시작하실 수 있기 때문에 투자 비용이나 리스크가 없는 사업입니다. та бүхэн өөрсдөө хэрэгцээ бүтээгдэхүүнийг худалдаж аваад энэ бизнесийг эрхэлж болон заавал хөрөнгө оруулалтын их хэмжээний одоо бизнесийн сан буюу хөрөнгө байх шаардлагагүй юм аа. 자, 여러분들 여기 비합을 글로벌에 들어오실 때 면접 보고 들어오시나요? За түүний дараа та энэ бие башинаа групт ажилд орж ирэхдээ ярилцлаганд ороод орж ирсэн юм байна уу? 네, 제품 사실 때 저희가 뭐 인적 사항 확인하고 제품을 판매하나요? За бид нэр та бүхэнд бүтээгдэхүүн худалдаж авах үед чинь одоо таны анкетыг буюу таны төрсэн ансаар хамгийн мэдээ асууж байгаа бид нэр бүтээгдэхүүн өгсөн билүү? 자, 모든 사람이 구매하실 수 있기 때문에 모든 사람이 사업도 하실 수 있습니다. Бүх хүмүүс энэ бүтээгдэхүүнийг худалдаж авах боломжтойтой адилхан бүх хүмүүс энэ бизнесийг хийх боломжтой юм аа. 네, 그래서 성별, 학력, 나이, 그리고 뭐 경력 상관없이 누구에게나 공평한 기회가 주어지는 일입니다. Тийм учраас боловсрол, дуршлаг, нас хүс, гадаад зөрөх чадвар, олон танилттай танилгууд нь хамаагүй бүгдээрээ хийх боломжтой бизнес юм аа. 자, 여러분들이 조직이 커지면은 어느 정도 시간적인 규칙이 필요하지만 어떤 분들은 전업하실 수 있고 어떤 분들은 부업하실 수 있고 아침에도 일해도 되고 저녁에도 일해도 되기 때문에 시간적으로 굉장히 자유로운 일이에요. Тийм учраас та бүхний дунд одоогоор энд бүх цагаа зориулаад ажиллаж байгаа хүн байх байгаа ч гэсэн хэрвээ тэгсэн ч боломжтой үгүй бол та ажлынхаа үндсэн ажиллагаа хажуугаар ч хийх боломжтой та цагийг чөлөөтэй ашиглаж давхар ажил хийх боломжтой юм аа. Ямар ч тасын хүн хийж болно. 자, 그리고 나이에 상관없이 없기 때문에 여러분들이 죽을 때까지 평생 은퇴 없이 직업을 가지실 수 있습니다. Тийм учраас энэ дээр насны хязгаарлалт гэж байхгүй учраас та насандаа тэтгэврт гарна гэсэн ойлголт байхгүй. Та өөхөх хүртлээр насан туршдаа энэ ажлыг хийх боломжтой. 사실은 이 점은요, 한국에서는 굉장히 중요해요. 나이가 많아도 70대, 80대 분들도 일을 하실 수 있기 때문에. За надад бол энэ нийлүү сайхан санагддаг. Солонгос хүмүүс илүү боломжтой. Ядангуяа өөхөх хүртлээр 70, 60 нас, 60, 80 настай байсан ч гэсэн энэ ажил хийх боломжтой юм аа. 자, 그리고 여러분들이 이 시스템을 만들어 놔서 달달이 들어오는 수익을 만들어 놓으면요, 여러분들 자녀분들한테 상속도 가능하십니다. За таны одоо ажилчин илүү их тэлээд одоо бүтэцчин бүр томроод ирэх юм бол та одоо бүтэн цагаар хийж болно. Хоёрдугаарт нь энэ ажлыг ингэж хийснээр эцэстээ энийгээ өөр хүүхдүүдэд өв загваржуулах боломжтой. 네, 그리고 여러분들이 절대 혼자 성공하는 사업이 아니라 함께 다 같이 성공할 수 있는 사업입니다. Энэ бизнес бол хизээж би ганцаараа яваад амжилтанд хүрч чадахгүй бизнес, харин хамтдаа би амжилтанд хүрдэг бизнес байнамаа. 자, 그러면 여러분들 단점도 있겠죠. За тэгэх юм бол сүлжээний маркетинг бас сул тал байж болно тийм муу тал сул тал байж болно. 예를 들면 여러분들 술제니 마케팅 하시면은 일단은 안 좋은 생각부터 갖고 계시죠. Магадгүй хүмүүс хамгийн түрүүнд сүлжээ штэ гэж хэлэх үед хүмүүс их дургу үдээж чаддаг тийм. 네, 그래서 인식 면에서 가장 안 좋은 것 같아요. Хүмүүс ингээд нэг удаа бүр туйлширсан тийм бодолд оролцсон байдаг. Хүмүүс тийм сэтгэл төрсэн байдаг. 네, 한국이요, GDP가 굉장히 낮았을 때부터 이 마케팅이 들어와서 한국이 성장하지 않았을 때부터 들어왔기 때문에 인식이 굉장히 처음에 안 좋게 자리 잡았었거든요. За солонгос болоод энэ сүлжээний бизнес болохоор
Өөр солонгосыг одоо эдийн засгийн хувьд айгүй нуралтанд доор байх үед хэдийн орж ирээд эхэлсэн байсан учраас хүмүүст ойлголт нь ч гэсэн онцгой муухай байдаг байна. 그런데 지금 한국이 점점 경제 성장을 하면서 이 마케팅이 맞는 나라에 이 마케팅이 적합한 나라로 변하고 있어요. Одоо манай улсад одоо энэ сүлжээний маркетинг маань орж ирээд одоо энэ сүлжээний маркетинг бас хийх боломжтой улс болоод одоо хүмүүс өндөгдөөж явж байгаа. Хүмүүс хийх боломжтой. 그렇기 때문에 몽골도 인식이 안 좋은 지금은 어차피 몽골이란 나라가 경제 성장을 할 거기 때문에 인식은 시대가 지나면 자연스럽게 바뀌게 될 것입니다. Тэгээ манай улсын эдийн засаг ч гэсэн өөрчлөгдөөд өсөөд ирсэн болохоор одоо энэс хийх боломжтой байгаа. Монгол ч гэсэн заавар одоогоор хүмүүст туйлширсан бодол өрөөсгөл ойлголтыг өгж байгаа ч гэсэн ажимдаа эдийн засаг маань сайжаад эхлэх юм бол хүмүүс нэг ойлгох цаг ирнэ. 네, 그리고 혹시나 그런 얘기 많이 하세요. 사람을 끌어들여서 돈만 착취하고, 뭐 이제 돈을 많이 잃는 사업이다라고 생각하시는 분들도 계시더라고요. Юу гэж ойлгодог вэ? Хүмүүсийг уруу татаж оруулчаад тэгээ та нар мөнгө олдог бизнес эзтэй гэж хүмүүс хэлдэг. 저희는 사람들을 모집하는 사업이 아니라 저희는 사람들을 제품을 잘 쓰고 효과 보게 하는 사업입니다. Бид нар бол хүмүүсийг татаж оруулаад тэгж өөрсдөө ашиг олоод үлддэг компани биш. Бид нар хүмүүс бүтээгдэхүүнийг санал болгодог. Тэр бүтээгдэхүүнийг хэрэглэснээр өөрсдөө үр дүнгийг харах үс бид нар хийдэг энэ team бизнес байгаа. 네, 그래서 여러분들이 제품을 잘 써주시고 제품을 잘 쓰는 분들을 만들어주시면 되세요. Тийм учраас та бүхэн өөрсдөө ч гэсэн бүтээгдэхүүнээ сайн хэрэглээд бас бүтээгдэхүүнийг сайн хэрэглэдэг хүмүүсийг бий болгоход бодно. 자, 그리고 여러분들, 윗사람만 돈을 번다? 라는 생각도 가지고 계실 수 있는데요. Зарим хүмүүс нь магадгүй ганцхан дээд түвшингийн хүмүүсээс мөнгө олдог юм биш үү гэж хэлдэг. 네, 앞서 말씀드렸다시피 함께 성공하는 사업이기 때문에 나 혼자 성공할 수 없습니다. 밑에 분들이 같이 성공해야 위에 분들도 성공하는 시스템입니다. Сая би давуу тал дээр нь хэлсэнтэй энэ бол ганцаараа мөнгө олдог бизнес биш ээ. Энэ хамтдаа мөнгө олдог бизнес байгаамаа гэж хэлсэн. Тийм учраас дээд түвшингийн хүмүүс л мөнгө олдог юм биш. Доод түвшингийн хүмүүстэйгээ хамтраад хамтдаа мөнгө олдог энэ бизнес байгаамаа. 자, 이 고정 수입이 아니어서 이거에 대해서 왜 달달이 돈이 안 들어오냐 하실 수도 있는데요. Магадгүй зарим хүмүүс чинь цаг тутам тогтмол орлого байдгүй мó гэж хэлэх хүмүүс байдаг. 사람을 끌어들이고 돈을 투기하는 사업이 아니기 때문에 일한 만큼 정직하게 벌어가는 일이 네트워크 마케팅입니다. Эдгээр хүмүүсийг уруу татаж оруулчаад орхидог тийм компани биш учраас яг үнийн шударгаар та хэрвээ ажилласан бол танд орлоготой, ажиллаагүй бол танд орлого байхгүй. 자, 여러분들 지금까지 네트워크 마케팅 비전에 대해서 설명드렸고요. 오늘 조금 이해가 되셨나요? За, би та бүхэн сүлжээний маркетингийн алсын хараа та бүхэнтэй хуваалцлах та бүхэн жоохон ч гэсэн ойлголт авсан байх гэж бодож байна. 네, 강의 들어주셔서 너무너무 감사하고요. 다음에 좋은 강의로 뵙겠습니다. Та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзъя. Баяртай. 자, 말싸, 마시대.